Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаар маань эхэлж байна. Өнөөдөр бид нэр байгалийн гэрэл зөрөгчөн Баяр ахтай ярилцсан. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр Монгол хүн болгон аялах дуртай. Тэгээд тухайн Монгол орныхоо сайхан байгалыг мөн аяллахаа дурсамжийг гэрэл зөрөгт мөнгөлөх хүсэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд байгалийн гэрэл зургийг хэдэн жил авч байна? Ер нь яг анх яагаад гэрэл зураг авахулсан? Тэгээд тэр дотор яагаад заавал байгалийн гэрэл зураг, аяллаа гэрэл зургаар ингэж дагнаж ажиллах болсон бэ? За би ер нь бол аялах дуртай байсан. Багасаа л аялах. Бүр хүүхэд байхдаа 5 6 настай байхдаа манай ээж аав хөдөө хэрээр авч аялал, майхан тоноол, гал түлээл тэгээд гал дээр цай чанж уугаал. Тэгэл хавар 5 сарын 1 болохоор Ман баяр арчна гэх хэд хоног амардаг байсан. Дээр тэгэхэд бидний дагуулал майхан барайл. Тэгэл хадал явдалтай одоо санахад амардаг байсан. Тэгээд тэгээд 100 болохоор зуны амралтаар бид нэр чинь хөдөө болгоноор ингээд эмээ өөрөө авчдаг мал дээр хараад байж. Тэгээд малчин хүмүүсийн амьдрал Монголын малчин ах бай чинь байгальтай хамгийн ойрхон шүтэлцээтэй нэгт холбоотой уялдаатай амьдралтай байдаг учраас тэрэн дээр бид нэг авчид тавьчихлаа чинь бид нэр хүүхдүүд юм чинь тэгэл өөрөө ирэхгүй байгальтайгаа ойрхон болоод өсөж байгаа юм л доо зундаа тэгэж. За тэгээд намбар буцаж ирээл сургуультай сураал. Тэгэл дахиад 100 болохоор тэр давтагдаал. Ингээл багасаа 1-р ангиас ингээл 10-р анги хүртлээ. Ингээл байгальд ойрхон байсан. Дээр нь аялдаг. Тэгэл байгаль дээр болж байгаа үзэгдэл юмс одоо аянга цагагч байдаг юм уу, солонго гаргаж байдаг юм уу, бороо орох, тэг мөндөр буух, цас орох. Тэгэл тийм байгалийн үзэгдэл болгон чинь их гоё харагддаг. Айгуу хүнд их гоё мэдрэмж яг тийм хүний бие организм тийм ойрхон гоё тийм мэдрийг өгöd идэх учраас байгальдаа илүү татагддаг ч гэдэг юм. Тэгэл 2006 онд би анхныхаа энэ дижитал камера авсан. Тэгээд тэр камер аваад л хамгийн түрүүнд л цэцэг зөгийн тэгэл тиймэрхүүнүүд авч эхэлсэн. Тэгэл аялдаг зан аялах дуртай тэр зан дээр минь фотокамер нэмчихлээр хаагаар аялж явж байгаа нүдэрээ зүгээр үзээ зогсохгүй фотокамер дээр ингээд хальсан дээр ингээд буулгаж аваад тэрийгээ тэгээд ганцаараа үзэх биш гэр орнороо найз нөхдөдтэйгээ тэгээд сүүлдээ нэг Facebook, Flickr гэдэг сошиалын тийм сайтууд гараад ирсэн. Тэн дээр тавьж хүмүүст бас хүргэж би ийм харсан шүү. Би Монгол орнд ийм үзсэн шүү гэдгийг ингэж танилцуулах маягтай ингэж тавьж эхэлсэн л дээ. Тэгээд одоо зураг аваад 14 жил болчиход тий 20 он тийм болж байна тий. За тэгэхээр миний хувьд бол би чи өөрөө нөгөө хормын зураг авдаг, хормын зургаар дагнж ажилладаг. Тэгэхээр байгалийн гэрэл зургийн одоо нөгөө бусад төрөл жанраас ялгах гол онцлог тий. Магадгүй зарим хүмүүс болохоор зүгээр явж байгаа л өөний ямар сайхан байгальтай газар вэ гэд авчдаг юм шиг яриад байдаг тий. Тэгэхээр магадгүй одоо ингээд жишээлбэл хөрөг зураг авж байгаа хүн, хормын зураг авж байгаа хүн бол ялангуяа нөгөө хүнтэй их ажиллана гэд тэгдэг. Тэгэхээр би болохоор тэгж боддог байхгүй. Байгалийн гэрэл зурагч гэсэн одоо давхар байгальтайгаа одоо ажилтдаг гэх юм уу те. Магадгүй нар сахилгаа хүлээнэ гэдэг ч юм уу нэг юмнууд байгаа шүү дээ. Тэр талаар ярих зүйл юу? Тэг н юу гэмд одоо байгалийн гэрэл зургаар мэрэгжлийн төвшөнд авъя гэвэл арай өшөө гүнзгийрэх хэрэгтэй л дээ. Мэрэгжлийн төвшөнд авахгүй зүгээр машины цонхоор ч юм явж байгаад нэг гоё хаарсан байгаль авъя гэвэл гар утсаар ч гэсэн гоё зураг болгож болно шүү дээ. Энэ мэрэгжлийн камераар биш гар утсаа жижиг юм савангаа харьцах шиг тийм камераар ч юм уу. Тийм явж явах дундаа л гоё агшнуудыг байгаль дээр ингээд аваад иж болно. Гэтэл тусгай энэ байгалийн зургийг хүнд гоё хүргэе, үнэхээр урлагийн бүтээл болгож харуулъя, арт болгож энэ байгалаа гоё харуулъя гэх юм бол цаг хугацаатай. Өглөөний нар гарахаас өмнө, нар гарсны жоохон дараа, орой нар жаргахаас өмнө, нар жаргасны жоохон дараа, тэгээд шөнө байгаль дээр одны зураг, тэнгэрийн заацын зураг энэ төр авна тэгээд ингээд яг цаг хугацаатай байдаг. Тэр яг цаг хугацаа өглөө оройныхтой таарсан ямар зураг авах уу гэдэгтээ таарсан дурангууд өгтөл тэр байгалийн зурагч сонгож ямар зураг авах уу гэдгийг бодож яж ямар дурангаа авч явах уу, ямар дурантай явах уу гэдгээ сонгож авч явдаг л да. Ер нь бол байгалийн зурагч юм бол. Тэгээд хүмүүс одоо зүгээр тэгж ярьж хэлбэрчилж ярьж байгаа, хэлбэрчилж ойлгож байгаа усуд бол байгальтай зөндөл байдаг. Тэр яг байгалийн гэрэл зургийн тэр нэлийн гүнзгийрээд энэ чинь бас
тусгай гэрэл зургийн нэг томоохон салбар болоод гарцсан шүү дээ тусдаа. Хормын зураг, одоо спортын зураг, хүний хөрөг зураг, сургалтын зураг, баримтат гэрэл зураг гэл ингэж явахад байгалийн гэрэл зураг нэлээд том. Энэ байгаль чинь бас дотроо бас олон юм. Амтных байна, ургамлынх байна. Тэгэл одоо хөхтөн амтан гэж явчихын, загас гэж далаад орох амьдрал гэж явчихын, шувуу гэж явчихын бүр тусдаа тий. Тэгээд ингэж задраа явчихдаг л да. Байгаль гэхлээр чи ерөнхий. Би бол бүх тэр байгальд байгаа юм тэгэл байгальтай зогсож амьдарч байгаа Монгол ахын амьдрал зан заншил тэр үйлдэлүүдийг бас авч үлдэх тийм дуртай. Тэгэхээр чи Монгол ах уу, Монгол зан заншил, байгаль ингэж ингээд яг нийлэл нэг цогц болчихж байгаа юм л да. Тэгээ би бол байгаль гэхлээр нэг аялж явна шүү дээ. Хүний байгаль авах гэдэг чинь Монгол орнд хаагур гоё байгаль байна. Байгалийн гоё үзэгдэл тогтолцоо тэр үзэсгэлэнт байгалууд нь хаана тэрийг хийж очиж аавна. Тэгэхээр аялж байгаа юм шүү дээ, тий. Тэгэхээр чи машина унаад аппаратураар ингээ аялж яваад ингээ тойрч явал тэгэл тэр чинь нэг тусгай авах цагт нь яг аавна. Ямархуу байдалд нь авах гээд эхлээд байгальд явахдаа би бол Монгол орныхаа газар зургийн арга дэлгэж тавьж байгаа. За би очиж үзээгүй газар юу вэ? Энэ жил би одоо хаана очих вэ гэд бодоод. За би энд л очинд нодлон би явж байхдаа тэрийг өнгөрөөс дараа жил авандаа яагаад вэ тэр үед их юу хор бороо баг байсан учраас юу гандуу байсан учраас өнгөмөтөөс нь дараа жил авандаа гэж үлдээчихсэн. Би тэр жил одоо энэ жил одоо энийг аавна гэл. Тэгээ тэрийг аваад би энийг яг энэ тийм гоё газар үүдэх гэдэг нутгийн ард түмнээс ч юм уу эсвэл тэр манай Монголын энциклопедийн тэр байдаг шүү дээ. Энэ тэр ийм байдаг, ийм гоё гоё газрууд байдаг. Тэр юм бүтэн шүүж уншиж үзчих. Нилээ судална л да. Очих газараа нилээ судалж агаад тэгээд хэдэн цагт тэнд очих уу, хэдэн цагаа тэнд хаана хонох уу гэд яг зураг авах газрынхаа ойролцоо бид нар хондог ерөнхийдөө. Тэгээд ямар багч хэрэгстэй ирэхлээр бүгдийг бодож бэлтэж агаад бэлтгэлтэй очиж тэгээд зураг авдаг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр энгийн одоо аялагчаас одоо ялгарх гол онцлог бол тэр шүү дээ. Тэгэхээр нэлээд судалгаатай ханддаг тийм. За магадгүй нөгөө тухайн газар орны онцлогоос нь хамаарат за энэ одоо яг энийг жишээлбэл өглөө наранд авал их айтайхан гарах юм байна. Эсвэл орой заавал авах хэрэгтэй байна гэж юм тийм. За тэгээд ерөн зүгээр зураг байгалийн гэрэл зураг авахад аз гэх юм уу те одоо ер нь тийм тохиолдол бол байдгүй. Шууд л нөлөөлнө нэсттэй. Тийм шүү дээ. Жишээл одоо ингээд одоо цагаан суурга ингээл ихгүй өглөөний нар нэгэл авч ийл л да. Тийм тохиолдолж байсан. Ингээл авч ирсэн. Хаах энэ урдуур гэсэн зээр мээр холон дахиал явж үлгээ алнаа л гэл. Тэгжсэн зээр гараад ирж байгаа шүү. Энэ бол ёмдоол гэж хэлдэг шүү дээ. Аз тэгдгүй яах вэ те. Пүүр чичирчиж байгаа ш тэр чинь нэгэл өстэй өөр. Зээрэн дээр нь фоксоо тааруулах уу, гүний фоксоо яах вэ гэдэг толгойч ингээл ажиллаж байгаа байхгүй. Тэгэл ямар өстой нэг гэрэл зургийн бурханд ингээд ивэлээ гэд манай гав үлцээд гэдэгтэй адилхан ийм л болж байгаа. Тэр чинь тэгэж хилчээ тэгээд ингээд авч гэж байгаа юм чинь. Тийм азуу зөндөө биш үү? Ихгүй. За тийм тэгээд азтай юм гэж боддоо шүү. Тийм сонгод байна. За гэтэл тэрнээс гадна магадгүй бүр ингээд төлөвлөсөн байж болно шүү дээ. За магадгүй бүр төлөвлөөгүй байлаа гэхэд бид нэр ингээд байгалийн зураг авч яхад магадгүй нэг жоохон цулгуудаад ч юм уу, нэг жоохон хоосон оргиот ч юм уу. Тэгэхээр магадгүй одоо ингээд за тэр уулын тэнд байгаа нэг хэдэн адууг хөөж авчираад энд байлгаж байгаа зургийг авчиг гэдэг ч юм уу. Зохиомжлоо шүү дээ. Тэгэхээр яг хуу нөгөө нэг яагаад би энийг заавал ингэж асуугаад байна гэхээр зарим хүмүүс болохоор яг нэг түрүү чи миний хэлдгээр зүгээр нэг сайхан явж байгаа л нэг яг байгаа ямиг нэг аваад идэг юм шиг те. Гэтэл нөгөө байгалийн гэрэл зураг гэдэг маань бас ажиллагаатай, ажиллана гэдэг маань нэгсэндээ нөгөө түрүү чи хэлдгээр нар салхиа хүлээн. За магадгүй ингээд салхины чиглэлээ харж агаад тэнд байгаа үүл нүүгээд энд ирэхэд магадгүй жоохон аятайхан сүйдрүүсээ зураг аавна гэдэг ч юм уу те. Тэнд байгаа нэг айлын хитэн тэмээ адууг хөөж авчираад зургандаа оруулаад авчиг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг шүү гэдгийг бас нэг хүмүүст хүргэх гээд байгаа те. Тий. Тэрнээс гадна Монголд зураг би бол анх зураг байгалийнхаа уул усныхаа зураг ингээд авч эхэлж яхад тэрийг их анзаардаг байсан. Айгуу гоё авчаад гоё гэрэлсүүдээр тааруулчаад аваад ингээд фэйсбүүк дээр ингээд тавихлаа. Энэ хаана юм? Канадад юм уу? Оросод юм уу? Хаана ингээд асуугаад байдаг. Гүн чи Монголд гээд. Тэрнээс би юу ойлгож авсан гэхээр альва нэгэн тийм зураг авч явах заавал Монгол ахуйгаа оруулах хэрэгтэй юм. Монгол гэрч байдаг юм уу? Монгол гэрэг оруулах жижиг нэг хот айлын хотн тэгээ хэдэн малтай, адуутай тэгээ морины хомоолтой нэг арга маргатай ч гэдэг юм уу тийм Зөвхбаатар аймагт явж явах чинь нэг тийм иргэнэг гэдэг ингээд авдартай нэг тийм тэрэг энэ байдаг шүү дээ. Тэр энтрийг нэг оруулж агаад заавал тийм цаана уул ус тэр ландскап байж явах чил тэрийн Монгол ахуйгаар ингээд чимж
эн чинь Монголд юм шүү гэдгийг л харуулах тийм элементүүдийг олж тавьж зохиомжлох хэрэгтэй. Энэ дээр ажиллах хэрэгтэй. Энэ зүгээр за тийм зүгээр нэг хоосон газар авах болно л доо. Хоосон газар байж дээдэг. Гэхдээ тэр чинь бас Монгол авах, энэ чинь монголчуу гэдгийг илтгэхийн тулд бас тиймэрхүү монгол элементүүдийг шигтгэж тэнд нь оруулж өгч зохиомжлох хэрэгтэй. Үнэхээр байхгүй бол одоо тэгэл бодондоо ер нь болдог л доо. Ямар нэгэн байдлаар жишээлбэл би улагчны хар нууран дээр хамгийн анх зураг авч явах хэдэн онд л баг 10 жилийн өмнө авч ирсэн чинь энэ ямар гоё газар ийм хаана гэдэг ингээл хүмүүс бусдад тэр Канад маа тэгэл гоё газар эдийн багасаа болсон чинь дараа жил очихдоо би тэнд Монгол айл байсан бас Монгол айлаа оруулж байгаа тэр гоё эсний тэр Монголоо ингээд авсан чинь энэ Монгол штэ гэдгсэн чинь Монгол морин уу морь цаг нэг бормоор байж ах шээ. Тэгт хүмүүс гайхчлаа л тэр гэдэг ийм гоё газар байдаг юм байна гэдэг. Тэгээд тэрнээс хойш харин улагчны харн нурлуу явах аялал жуулчдын тоо их өссөн л дээ. Тэр зургийг тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ер нь бол Монголын гэрэл зурагчд бол нөгөө аялал жуулчлалын салбарт нэлийн томоохон хувь нэмэр бол шууд утгаараа оруулж байгаа шүү дээ. Тэрс аялал жуулчлал гэрэл зураггүй бол тэр чинь ямар ч аялал жуулчлал байхгүй болчих واخгүй. Өнөөдөр манай Монголын аялал жуулчлалын компаниуд баг ихэнх нь надтай хамтарч ажилладаг. Надаас зураг асуудаг, надад захиалж зураг авахулдаг. Та тийшээ тэргээр явах шиг яг энийг л ингээд аваад өгчөөрэй гэл. Тэг яг маршрутаараа тий. Тэгэл тэр гоё хүнээд дандаа л мэрэгчийн төвшөнд авч өгч бичээдэг л дээ. Тэгэл аваад өгчдөг тэр. Тэгээ ямар маршрут бичээд тэр цаад улсууд нь зургийг харилгээд идэг. Тэгэхээр шиг нэлээд сайн авсан, гэрэл зүдрэн таарсан, өнгө будган сайтай тийм зургуудыг харуулахгүй бол зүгээр шап гэдээ авцсан тийм зургийг хинж таахгүй хурж ирэх тэр сэтлэнч төрөхгүй сэрэхгүй шүү дээ тий. Тэгэхээр аль болохоор нөгөө за мэдээж нөгөө тухайн газар орны газар зүйн онцлогийг нэгдүгээр тааруулах бах. Хоёрт бас нэг тэнд амьдарч байгаа ард түмний одоо цон олонний соёлыг те одоо хувц сонорч байд юм уу, идэл чиргэлж байгаа зүйлж байд юм уу. Тэгэхээр эдгээрийг аль болохоор л нэг гэрэл зурагтаа оруулж авч одоо нэг Монгол ахуйгаа бас харуулж ивэл зүгээр гэсэн үг байна шүү дээ. Тэгээд нөгөө талаар аялж явж байхдаа ингэ зураг авахдаа би болж иггүй тэр хүмүүсийн Монголд илэмсчихөө сайхан үндснийхэд хэлийг өмсчих. Тэгээд яг хийж байгаа үйлэл хийжээгээд одоо жишээлбэл 10 жилийн өмнө би ингээд Монгол гэрт очиод гаднаас нь зураг авахд тэр нарны нүг панел антай байдгүй байлаа. Диди шантай байдгүй байлаа. Машин байдгүй байлаа. Гэтэл одоо юу вэ? Одоо бол ерөөсөө тэр нарны солар панел нь шүү дээ. Тэр тэгээд дидиш тэгээд гаднаа нэг портер ч юм уу эсвэл нэг ланд крузертэй ч юм заавал машинтай болцсон байлаа. Тэгэхээр чинь би 10 жилийн өмнө авч явах тийм байсан. 10 жилийн дараа одоо дахиад 10 жилийн дараа авахд ямар байх вэ? Тэр гэр биш. Одоо жишээлбэл нодлон би явж явахд өмнө гоёхон отрын байшин гэдэг нэг юм чирээ явдаг болсон байлээ. Энэ чинь соёлжод байгаа байхгүй. Өөрчлөгдөд байгаа байхгүй. Манай ах вэ? Манай монголчууд мөн. Тэгэхээр манай монголчууд 20 дугаар 21 дугаар зуунд ямар эсвэл бид нар чи энэгээр ингээд түүх хүчээд байгаа байхгүй. Гэрэл зургаар. Тий. Тэгээд эн чинь байгалийн гэрэл зурагчин гэсэн нэр авдаг болов цаанаа энэ бол түүхийг л авч үлдээгээд байгаа юм л да. Монгол ах вэ? Хөдөөнөө ямар байсан. За би хотын зураг нэг авах дуртай биш учраас хотын зураг авдаг гэж зөндөөл байдаг тийм шүү. Тэтгэр төвлөдөө тийм юм аашаа. Хөдөөл явах сайхан, сэтгэл сайхан байд хөдөө явахд. За түрүү чи нөгөө нэг за одоо ингээд нэг сайхан хөдөө очиод нэг Монгол ахуйтай зураг авъя гэхээр одоо нэг тэр боломж маань улам л хомс болоод тий. Адаглаад зүгээр нэг гадаана нэг хятад моциклтэй байдаг болчиход штэ айлууд тий. Одоо нөгөө адуу мал хонь мондоо одоо нэг хуучин сайхан өглөө морой барьж яваал ингээ явдаг байсан бол одоо нөгөөт нь байхгүй болсон аа моциклаар хонь хариулдаг болсон тий. Тэгэхээр магадгүй түрүү чинь таны хэлдгээр зөвлөд одоо нөгөө ганцхан түүх үлдээдэг төрөл жанр маань сони хэвлэл сэтгүүл зүй фрэс биш ээ тий. Ерөөсөө л гэрэл зургийн бүхэл төрлүүд дээр одоо байгалийн зураг гэж тэгэхэд адаглаад нөгөө байгаль орчин нь өөрөө ямар байсан. Одоо ингээд жишээлбэл Алтай таван богд тий 10 жилийн өмнөх Алтай таван богдын мөсөн голын төвшин өнөөдрийн Алтай таван богдын мөсөн голын төвшин хоёр өдөр шөншиг ялгаатай болсон байгаа тий. За ингээд нэг байгаль нутаг одоо юу гэдэг геодез талаас ч юм уу нэгдүгээр түүх харуулна. Хоёрдугаар тэнд амьдарч байгаа хүмүүсийн одоо нөгөө амьдралын соёл гэх юм одоо нөгөө нэг за ёс жаншилд өмсөжсэн хувц сонор тий адуу малаа хэрглэж байгаа одоо идэл хэрэглэлч байд юм уу. Энэ болгон бол бүгд ингээ гэрэл зурагт үлдэж түүхийг бүтээгээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл одоо яг өнөөдрийн нөхцөлд магадгүй ингээд хөдөө очиод одоо нэг айлыг ингээд өөрчилж зураг авах ч юм уу те. Одоо ингээ за танах ингээ сайхан гэрээ хураагаад нэг сайхан нэг ачаалаад нүгэд нэг нүүдлийг итгэж гэдэг ч юм уу.
Эсвэл очиод ингээд яг үнэхээр ингээд нэг зураг авах гэсэн чинь нэг 5 антийн одоо саад болоод итгэж юм уу. Тэгэх юм бол тэрийг ингээд түр одоо айлаас нь гуйж байгаа холдуулж тавиад зураг авах ч юм уу. Тийм тохиолдлууд гардаг. За одоо бараг тэгдэм үү. Би байгаагаар л авсан дээр гэж боддог. Тэр хуурамч болчих ш. Тэртээ тэрнгүүл 5 анги танил бүрэл явуулж байгаа юм чинь. Явуулдаг. Тэгтээ тэрийг сэрдийлэхтэй биш. Хятад бичгийг нааш нь харуулж байгаа биш. Зүгээр шааш нь харуулаад ч юм уу. Эвтэйхэн нэг буланд найтайхан байгаад тэгэл энэ бол ерөөсөө өнөөдрийн л бодит байдал шүү дээ. Бодит байдал тэрвэр нь авах хэрэгтэй. Тэгэхээр яг нэг тантаар л одоо юу гэмдэ тэр зан заншлыг авах нэхлэр чинь би энийг зөвхөн зан заншлыг харуулах гэж авч байгаа биш. Энийг байгальтай нь уялдуулж авах гэдэг юм. Жишээл Тэмийн жингээ явж шүү дээ. Өнөөдөр Тэмийн жингийн зураг Тэмийн жингээр нүүдгэж маш ховор болоод шүү дээ. Хэдхэн газар Баатар ван дээр нэг уст нэг хэд нүүж хэдхэн газар л нүүдэх болчиход байгаа. Тэрийг одоо сахичиж одоо бид нэр хизээ нөхөн уцаар иржээд тэгжээд нүүдэл дээр нь очиж авдаг юм л болж байна. Тэрнээс хуучин бол портер байхгүй ямарваа нэг машин байхгүй хат бүгд Тэмээжин морин тэрийг үхэр тэргээр нүүдэг байлаа. Үхэр тэрийг одоо байхгүй болчиход байна. Одоо сарлагын нүүдэлч гэсэн одоо юу ховор болчиход байна шүү дээ. Баян хонгорын тэр артлын галуутынх нэг хэдэн сарлагын нүүдлээр нүүж байгаа одоо тэгэл улам л багасаад байгаа байхгүй. Хумигдаал. Тийм учраас энийгээл бид нэр авч үлдэж энийгээр зургийг аваад ийм байсан шүү дээ. Ингээл 20 жилийн дараа харахад хүүхдүүд томорцсон байхад Монгол нэг сайхан Тэмийн жингээр нүүдэг байсан гэсэн тэр байдаг болов хөхт ингэж нүүдэг байсан ингээл яхад энэ дээр дийдиш нь байж лээ гэл тэ. Тэр үе тийм л байсан юм чинь. Тэрийг аваа ажиглаж худлаа болчих. Дахиад нэг 10 жилийн өмнөх зураг гаргах гэдэг юм хааш тий. Тийм боч яах юм бэ? Тэрийг байгаж л явал та тэргээр. Би яа тэр үед л амьдэрчсэн тэр үед нь тааруулж би зургийг авсан гэдгээрээ л би байж лээ. Баримтат юм шиг тий. Би бол өөрийгөө нэг тийм мэрэгжлийн зурагч гэж үзэхгүй байна. Би аялж явж явахдаа аялах туртаа аялж явж явахдаа гоё сэтгэлд нүдэнд буусан юмудаа л би аппаратн дээр буулгаад аваад идэг. Тэр дуртай. Тэгээ зарим болохгүй нэг мэдээж хүн өсмөсөө ингээд задгаа тавьсан дээлээ ингээд нөмөрцсөн байх юм бол бүсээ өсөлч бүсээ боочих гэж хэлнэ шүү дээ. Тэгж яагаад засаж байгаа юм айтаахан сэтгэл зураг үсгэл харуулж бас гоё зураг үлдсэн байх л хүн айтаахан мэдээч л би тийм зураг аваад тэрний зохиол одоо зохиомжлно гэдэг юм уу да юу гэх юм тийм хийх заавал хэрэгтэй л дээ. Зөв. Тэгтээ нөгөө нэг юмыг заавал нөгөө нэг одоо юу гэдэг тэгж хүчээр зохиомжлох гэхээс илүүтэйгээр яг л нэг тухайн цаг үедээ ер нь хүмүүс яаж амьдэрдэг байсан юм бэ гэдэг утгаа юугаар л буулгаж явах хэрэгтэй. Жохон засах юм уу тийм. Тэгээд тэр чинь хүчээр зохиомжлож кино болчихно гэсэн. Кино болчих байгаа юм шиг тэнцүү гэж байгаа зүрээс яах тэгэл хоорондоо юм яриад одоо цаатангууд дээр очиад авах чинь тиймэрхүү юм хийхэд гэл дээ. Тэгэл байгаагаар л авахыг үдэн шүү дээ. Айл болохоор байгаагаар нь цаатаараа яаж харьцаж чинь. Тэгвэл чи инкдэг гэжтэй чинь тодлоо болчиход байгаа байхгүй. Одоо ингээл цаагаа татчих авчраад модонд уяал ингээл ийшээ бас уяал босон готл авах хэрэгтэй байхгүй. Тэр чинь харцсан их гоё байдаг. Уйчаал дэше ингээл нэг инээс гисэн ингээд дараагийнхаа цаг үеиндаа гээд харж байгаа тэр харц центр шал өөр. Тэгэхгүй наад цаагаа уяад тэгэл наад ингээд байж эхлэх хүн чинь тэр харц марсан ерөөс байшлаад хилчгээр биш болчиход байгаа. Гэх мэтэр тиймэрхүү юм их гарна л та тий. Тэгээ манай Монгол орн чинь зээгөө газрууд л маш их бай. Маш том орн юм да манайх тэгэхээр бас дэлхийн орнууд Канада бас маш том. Тэгээ манай Канадын байгаль Монголын байгаль ерөнхийдөө хойдлохоор адилхан. Тэгээд тэнд бол хүн байхгүй тийм ойнууд хүн байхгүй нуур ус байгалийн тэнүүд их амт ихтэй. Манайх бол бас нэг явж итэл нэг айл байгаад байх юм аа. Талд нэг айл. Тэгээ хөнгөө юу нэг чинь баг ховор айл байгаа. Тэгээ тэр айлд очиод юм ярьж суугаал ингээл тэгэл тэр нутг усных нь гой байгалийн үзэсгэлэнт газруудын асуугаал тэгэл тэр хэлж өгнө л да. Эний юм хүүхдээ тэгэл тэр түүхийг сонсож байгаад яг түүхийн өөрийнхөө ойлголтоор боловсруулж ягаад тэр газрын зургийг авах их гоё байдаг. Энэ яг ийм байсан шиг байна. Яг тэгвэл тэр түүхийг би илтгэх гээд байгаа байхгүй тэр зургаараа илэрхийлэх гээд. Тэгээд тэр зураг харсан нутгийн бол сайн ойлгоод харна. Ойлгохгүй бол 94-ийн тайлбар бичнэ л дээ. Энэ ийм учиртай, ийм домхтой, ийм нутг усны юу гэж. Жишээл би Булган аймгийн сайхан сум руу орж явахад нэг тийм цагаан уул гэдэг нэг уул байсан байхгүй. Тэгээд тэрийг би мэдээгүй авчихсан. Авчаад яг даваагаар бас нэг гоё юм шоу пирамид чиг бол харна. Авчаад тэгээд дараа нь ингээд орой ингээд засаа сууж исэн чинь уулын орой дээр хаднууд байсан. Тэгсэн тэр хаднаас
нэг эмэгтэй хүний дүр гараад иж байгаа юм. Толгойн дүрс. Тэр над руу хараад байгаа байхгүй. Би ч очсон шүү дээ. Яг засаа сууж исэн чинь хүү эн чи юу вэ гэд. Тэгээд дараа нь тэр нутгийн сумын хурдан тэргүүлэгч нарга хамт бид сууж дуудаад энэ хараа энэ уулан тэр нэг хүний дүрс гараад ирлээ шүү дээ. Эмэгтэй хүн гэсэн. Өө тийм биш дээ. Энд чинь эмэгтэй хүний юутай савдгын эмэгтэй хүн гэж ярьдээ. Тэр харагдсан байж тээ гэл. Тэгж байгаа юм л дээ. Тэр тэгээд хатаа тэр хадан дээр тэр яг тухайн нарныг ирлэн тэгж тусаал тэгж таарсан л байгаа байхгүй. Тэгээд тэр манайхаас тийм их юу болгодог. Тэгэл харагдахундаа харагддаг тэр гэсэн юм яриад. Тэгэхээр тэрийг их гой засаал тэр уулын тэгэл тэр дараа нь биднэрт би ингээд файлыг ингээд бэлгэлж ийсэн байхгүй. Гэх мэтэр тэгээд сонин түүхийг ингээд тэгээд тэр түүхийг ярьж өгсөн байхгүй. Тэр хурлын дарга нь энэ ийм учиртай энд нэг цагаан нэг тэмээтэй нэг айл байсан. Нэг настай эмээ байсан. Тэгээд тэр ганцаархан хэдэн жил амьдарч байгаа. Тэгээд эндээ ингээд бурхан болсон. Тэгээд тэрний одоо сүнс нь энэ савд болж энэ уулага эзэн болж тэгээд эмэгтэй хүн энэ дээр ирж юм гойдаг. Тэгэхээр юм бүтээж өгдөг. Ингээд яриад өгөнгүүд нь. Тэгээд тэр юуг нь хараад ингээд дээр эмэгтэйний толгойтой доошоо ингээд бие нэх гоё ингэж яваар доороо ингээд хөлмөлн салтсан юм шиг ингээд юм жалга ингээд гарчихсан. Айгуу сонио. Тийм нэг нөцгөн байсан байхгүй. Тэгэл тэрийг ингээд уулын тавил би ингээд фестээр ингээд яг түүхийн ингээд домгийг ингээд бичээл тавихад зүгээр харахад зүгээр нэг хоос уул те. Тэрийг ингээд түүхийн домгийн бичээл тавих чинь л тэгээд хүмүүс маш их сонирхож. Маш одоо нэг шал өөрөөр харж эхэлнэ гэсэн. Шал өөрөөр харж эхэлж байгаа байхгүй. Тэрэндээ л би одоо нэг байгалийн гэрэл зураг гэдэг юм тийм л байх ёстой л гэсэн тийм ойлголт аваад байгаа юм л да ерөөсөө үед. Тэгээс байгаль чи өөрөө гоё шүү дээ. Төгс шүү дээ. Ерөөсөө байгаль бол төгс. Ерөөсөө тэрийг одоо зурагч юм яаж хаанаас нь аль өнцгөөс нь хүнд харуулах вэ гэдгээл өөрөө олж тэр зурагч нь тэрийг л зохиож ингэж олж л бодож л зургалж л харуулахгүй бол эцэгтэй. Тэгээ зүгээр энгийнүүдээр харах зурагчны нүдээр харах хоёр чинь шал хоёр өөр л дөө. За тэгэхээр сүүлд Facebook дээр нэг тийм юу тавигдсан байсан шүү. Жишээлбэл нөгөө Монгол орныхоо хэдэн аймгаар явснаас нь хамааруулаад нэг бүхийн цолоолгоцсон тийм үү. Бараг нөгөө 21 аймгаар явсан бол дархаа аврагчдсан байлоо. Одоо тэгээ бараг 1 2 нэмээд тойрох юм бол одоо чимэг нэмэгдээд явах ч юм. Одоо зөвхөн таны хувьд ер нь Монгол орноор одоо 21 аймаг гэж ярилдаггүй байх л да. Ер нь зөвхөн Монгол орноор хэдэн удаа тойрцсон бэ? Зүүн талаар би 3 удаа тойрцсон. Баруун талаар мэдгүй бараг 7 8 удаа явсан баха. Тэгэхээр хамгийн их явдаг чиглэл нь баруун тал руугаа голцсон байна. Үгүй юу? Өмнө говь 10 удаа явсан ба. Хөвсгөлөөр бараг нэг 7 8 явсан. Ер нь тэгээд Улаанбаатарыг голдон оруулж байгаа дөрөв зүгээр тарихад зүүн аймагуудаар цөөх явсан байт яг. Зүүн аймагуд нэг явах талаас явах бараг гүйцэждэг л дээ. Манай Монгол орны гэрэл зураг авах их гоё байгалийн сэтэл өгдөг тэр гоё тогтцууд нь ихэнхдээ гоё баруун аймаг хоёр л байдаг байна. Тэгээ хөвсгөл бол ерөнхийдөө нийтлэг уул ус, нуур ус, ой модтой орон л тийм байдаг тийм ой мод. Гэтэл байгалийн тэр формац уулын тогтоц элс тэгэл элс манхан цөөлөн тэр чинь өмнө гой баруун аймаг чинь л бос орнуудаас ялгаадаг гэж байгаа байхгүй юу. Энэ Монголд л байдаг юм л да. Ижээс давтагдчихгүй гэсэн. Жишээлбэл хөвсгөл нуур гэтэл адилхан нуур байгаль нуур гэж Оросд байх шүү дээ тийм. Эсвэл өөр хаанчуудын цэнгэг бустан нууруудаас Канадад дүүрэн байдаг шүү дээ. 5,000 нуурын орон гэл 10,000 нуурын орон гэл яддаг юм байна. Тэгэхээр одоо яг хуу жишээлбэл ингээд жил болгон дахин очимоор санагддаг те. Ингээд очиод аялаад гэрэл зураг авчаад буцахтаа хүртэл за нэг юм дутуу үлдээсэн юм шиг санагдаад идэг ч юм уу. Яг тийм онцлог газар байна уу те. Өө бүх газрууд тийм шүү дээ. Одоо ингээд хэрэм цавд би одоо хэдэн очсон баг 5 6 удаа очсон баг. Тэгтэл дахиад хэрэм цавд тэг яг тэгж авах байсан биш үү гэвэл ингээд одоо бодогдол байгаа байхгүй. Мөнх хайрхан 2 удаа очсон. Одоо би тэгж л авах хэрэгтэй юм ааш. Тэрийг л яг үлдээсэн шүү гэл. Яг тэрийг авах гэсэн чинь тэндээс бороо ороод би авч чадаагүй ингээл дахиад очих юмсан ингээл. Алтаад бүгд. Одоо би тэр нууран дээр би тэдэн сард тэгж очихсан. Ингээл байнга энэ бол ингээд заримдаа бүр шүн зүүдэлдэж шүү дээ. Толгоонд ингээд тэр зураг нь орж ирдэ шүү дээ. Ингиж аваач яа гэл ингээд толгоор ингээд тэр дүрс нэрээ тийм биш тэгэл юу хинтэн зургаар өвдцсэн гэж хэлж болох байх л та. Тэгж энэ төр орж тэгжээс л би тэр зураг хайгаад идэх байхгүй. Би өөр тэгэхээр зураг авахдаа харснаа аваад идэггүй.
Тэгэхээр ингээд толгойдоо ингээд энийг ингэж аваа шүү гэд наа нэг иймтэй ч юм уу, тэмээтэй ч юм уу, морьтой ч юм уу ингээл одоо манайхан юу жаргантын гол руу явдаг ч тэр чинь дээр хин манай ганцаар гинтер авцсан зураг байдаг штэ. Нэг морьтой хоёр нохоотой тий. Нохоотой ч үгүй нохоочгүй. Тэр морьтой үнтэй ард нэг нохоод байгаа юм шиг нохоо цаандцсан. Тэгээд тэр зургийг хараад би өстө аах гэл ингээл ангааж исэн баг. Магадгүй миний хойдлын тэр дараа тэр явж байгаа залуучууд хүртэл тэрийг хараад тийм л сэтгэл төрөл тэнд очих юмсан гэсэн сэтгэлээр хөтлөвтөл жид болгон жаргамт руу очдог. Тэгээд жаргамт чинь тэр цантдаг нэг хэсэг 7 хоног л цантдаг байхгүй. Тий. Тэгэл зарим нь очил амах багт очичлаа шатчихлаа гэж өрөөд ирдэг. Зарим одоо энэ жил төшиг энэ яг сайхан моменттой үед нь очсон байдаг. Би тэрний өмнө очих гэжсэн чи бас тийм бодоогүй нэг хүлээж исэн. Тэгэл гих мэтэр тэгээд хүмүүс манай Монгол орн чинь тэгэл гоё тийм байгалийн тэр тогтоц үзэсгэлэн тэр газар одоо ингээд одоо эдэнт ингээд урд авсан ажиллаж манай гэрэл зурагчд ба нэгэндээ дүүнэртэй ингээд үлдээд хооч үйдээ үлдээгээд яваад байгаа юм л да. Тэгээд тэрийг бид нар баяжуулаад өшөө бас гоё юу бай гэл ингээд тэгээ магадгүй тухайн цаг үеийнх нь нэмэгдлүүдийг нэмээд түүх болгоод бүтээл гэсэн үг шүү дээ. Тэгээ мэдээж гоё шинээр очих юмсан. Би одоо дахиад цаатан дээр 2 3 удаа очсон. Тэгтэл баруун тайхад дахиад үлжчих юмсан. Үлжих чи бүр нэг нүүдэл мөдөлтэй таарад ингээд хамт явчих гэсэн гэж бодоол яваад байт. Тэгээд тэрийгээ хизээ хийх юм мэдгүй нэг өдөр хийх өдөр ирэх байх л гэж бодвол явж байна л да. Тэгээд хажуугаар чинь айгүй их завгүй байх нь зураг авцсан чинь зундаа ингээл зурагч маш их зураг ингээл хэдэн 100 мянган зураг ороод ирэхлээр тэр чинь тэгэл ингээл нэг нэгээр засаал боловсруулаад сунаж чинь хамаг цаг аваачих байхгүй. Тэгээд дараа одоо би энэ жилийн төлөвлөгөөнд оролцоод энэ юу гайгүй байх юм бол хөл 20 антер гайгүй байх юм бол 6 сарын 1-ээс ахуулаад аялна гэж боддог байхгүй. Хаашаа явах вэ гэвэл эхлээд юу орно. Нөгөө нэг 2 нуур биш үү? Их хогтэй. За. Тий. Намын хөх оюу 2 нуурынхаа зургийг аавна. Гэхдээ дрооноор аавна гэж боддог байхгүй. Тэгээд энэ төлөвлөгөө. Гэхдээ тэрээс одоо нэг гэрэл зургийн бурхан тэнгэр ивэд авахулчих байх. Тэр чинь цас шуураад ингээд салхи гаргаад юунд ороо нисэх бат өөртөө хийсэж шүү дээ. Гэх мэтэр тэгвэр тэн дээрээ гараад хонё гэж бодоод байгаа байхгүй. Хонж үзэж жагаад шүнжэнгөө өглөөжөнгөө өөрөөр нэг момент нэг өөх байх гэж бодвол хүлээж. За тэрийг авчихаа цаашаа говьтай бигрийн сааталт байдаг. Бурхан будаагаа бас явар энтер оруулж байгаа. Тэр чи сонин тогтсон шүү. Яа хаанасаа тийм гоё явар гараад ирсэн. Тэр бурхан будаа уулч өөр их гоё. Дээр их нуур муртай гэж сонссон. Би зүгээр хажуугаар нь явахтаа л хэдэн кадр аваад өнгөрчээсэн болохоос яг одоо бол морь унаад тэр айлаас нь морь хөсөж авч яваа гэж бодоод. За дараа нь аж вогт очиж. Аж вогтын нуур ингээд дуу байдаг шүү дээ. Тэр дуу чинь бас энд ингээд гоё луул байгаа байх гэж бодоод ингээд үнэхээр гоё уул юм билээ. Тэгээд би нутгийн хүнтэй одоо баяр сайхантай хоочин Германы элчин сайдын элчин байсан. Тэр бас алтайх юм. Тэгээд тэрийгээ дагуулад очиад гоё зургаанууд аавъя гэж яриад байгаа. Тэгээл цаашаа тойрч бол ингээл аваагүй газруудаа тэгвэл дахин очиод ер нь нэг газар очиход тэр чин зураг нь адилхан гарна хийсэж байдаг үл дээ. Тэр чин гэрэлсүүдэр нь шал өөр болчдөг. Тэгэл өнгөнүүд нь өөр болчдөг. Ерөөсөө хизээж давтагдана гэж бол байгалийн зураг давтагдана гэж хизээж байдаггүй. Тийм учраас байгалийн зурагт яваалаа шинэ юм гараад байна. Явахгүй байл зүүн зураг авч чадахгүй. Маш их аялах хэрэгтэй. Маш их явах хэрэгтэй. Улам таны мэдэх хэрэгтэй. Улам л өөртөө шинэ газруудаа нээгээд байх хэрэгтэй. Тийм ч надад яваагүй газар бол зөндөө. Зүрхний гол газруудыг бол би 4-5 удаа явцсан. Монгол орноор бараг тэгээд тойрчихсан гэсэн үг тий. Тэгээ би өөр нь гэрэл зурагтаа дуртай, аялах дуртай учраас миний хамгийн хоёр дуртай юм надад байгаа учраас энэгээр л би одоо цаашдаа одоо ч би тэтгэвртэй гарч ийн. Цаашдаа ингээл өвгөн болтлоод энэгээр явах үл өгдөө. Яагаад энийг асуусан бэ гэхээр одоо би жишээл Алтай таван богд руу гэхэд 2 удаа очиод хүүтний оргил руу 2 удаа авираад гарцсан. Тэгсэн ирнэ хоёулын дээр миний гар авиралтан дээр дандаа бүүдгэр бүрхэг одоо нэг уулын орой маань ерөөхдөө жоохон шуурхтай битүүд алдаад харцтай. Тэгэхэд одоо би жишээл энэ жил дахиад явна тий. Одоо нэгсэндээ би хүүтний оргил дээрээс ерөөхдөө орчны уулс бүгд харагдахаар сайхан тийм цэлмэг байх зураг автлаа очих гээд шүү дээ. Тэгэхээр тэрийг магадгүй зарим хүмүүс ойлгохгүй ингээд дахин явах гээд гайхаад иддэг байхгүй тий. Тэгэхээр магадгүй за зарим нь бол ингээд тэгэхээр та бол жишээл нэг очисон газараа 10 удаа очисон ч гэсэн тэр газрыг 10 өөрөөр харддаг 10 удаа шинээр харж байгаа юм шиг одоо сэтгэл төрөгч тохиолдолс байж болно шүү дээ.
бид нэр зурагчид ингэж зургаараа илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ газараа бид нар олон очоод байгаа шалтгаан инээ харж ийм зураг ингэж авсан, энэ намар ингэж авсан, хавар ингэж авсан, зун ингэж авсан. Өөр байгаа өстэй чинь өөр улирлийнхаа тэр сайхан юмыг байгалийнхаа сайхныг илтгэж байгаа үстэй гэдгийг бид нар ойлгуулад өгчүүд хүн хизээж тэгж асахгүй л авах гэж бодож байгаа. Энд юм бол бидний бас дутуу ажиллаж байгаа юм шинэ жилдээ. Дутуу ажиллаад байна уу? Эсвэл магадгүй нөгөө тэгж асууж байгаа хүмүүс маань гэрэл зурагчид биш болохоор. Тийм л дээ мэдээж тийм биш. Магадгүй тэгээ дээр нь одоо за гэрэл зурагчин ч байсан гэсэн илүү нөгөө нэг төрөлжиж одоо ажиллаагүй байдаг ч юм уу те. За яг магадгүй одоо ч нөгөө Японд гэл тэгэхэд зөвхөн пүүжи уулын зураг авдаг. Тий зүгээр пүүжи уулаа тойрол амьдарч яадаг зурагчд биш. Тэрнгээр ингээд өчнөө зүгээр дам пүүжи уулын зурагтай өчнөө олон Сан Францискогийн голден гейт явдаг хүн байна. Тий. Тэрс төгсөрцөн хүн билээ. Зөвхөн мамиа гэдэг хайсны аппаратаар авдаг. Өөрөөгөөс авдаг. Тэр чинь ингээл манантай байд юм байна. Манангүй байд юм байна. Ингээл нар туссан алтан бол зүгээрс зөвхөн л тэрийг л авдаг. Өөрөөгөөс авдаг. Сони бас нэг Японууд нэг үйл авдаг нэг хөрөөд шүү дээ. Дандаа л үйл аваад яан зүрийн гой үйлнүүд авдаг. Бас болно шүү дээ чинь. Тэгэл байх тий. Тэр юу гэдэг манай монголчууд чинь цөөхөн зурагчтай учраас манай монголчууд чинь мэдэхгүй юм байхгүй. Дандаа л ихэнхийн л бүгдийг л авдаг ерөөсөө. Бүгдийг л оролдож идэг. Тийм. Хүн олон зурагчид олон болохоор хүмүүс нэг тэднээс ялгархын тулд нэг юмар дагнчдаг байх гэж боддог л дөө. Одоо тэр фүжи уулаад авдаг ч юм уу. Эсвэл би зөвхөн цэцгээ авдаг. Би зөвхөн одоо шуугаа авдаг. Манай шууны жагаа тэрч бас их найз. Тэг жагаа шуугаа аваад одоо хэдэн шуудтай байна гэсэн. Одоо тэдээс тэдийг авцсан. Чи шууд дуусч дараа нэг авах гэсэн байна. Шууд жагаа хариулж чадахгүй нэг гэсэн гацаад өөр юм бас оролдоож байгаа. Бас өөр юм сонирхолтой юм байж тараас шуунаас өөр. Гэсэн одоо тэр манер чинь макрогоор шавж мэж аваад тэгэл ялгаа байхгүй тэгэл бас л байгаль авъяг л манер чинь аппаратаараас тэр мэдлэг нь байгаа шүү дээ. Тэр зураг яаж авах хүс мэдлэг нь байгаа юм чинь юу л юу авч болж байгаа байхгүй тий. Сүүлийн жилүүдэд ерөнхийдөө одоо олон улсын гэрэл зурагчид тий одоо таны хувьд жишээлбэл олон улсын гэрэл зурагчдын аяллуудыг хүртэл одоо хийж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй зүгээр энэ гадны гэрэл зурагчдын одоо ямарваа нэг юм одоо байгалийн зураг авахд одоо нэг арга барил гэх юм уу ямарваа нэг юм хандж байгаа хандлага ч юм уу ер нь манайхнаас тийм ялгаатай зүйл ер нь байна уу? За манай Монгол байгалыг тэдний нүдээр харах нь л гэдэг нь л ялгаатай байх л та. Монгол байгалыг Монгол авахыг тэд нэр арай өөр өнцгөөс олж аваад идэв шүү. Нэг жоохон тийм ялгаа бий. Бид нар авах гэхэлэр за энэ байдаг шүү дээ. Энийг тэг хаваад гоё харагдахгүй байх гэж бодсон юм. Тэд нар айгүй их техникээр зохиомжлоод авчдаг ч юм уу. Зөв өнцгөөс нь олоод харч тээ. Тийм нэг жоохон ялгаа. Тэрнээс тэдний хэрэгжилж байгаа аппарат яг бидэрхтэй адилхан л да. Тэгэлгүй байх. Ямар ч ялгаа байхгүй тий. Тэгэхээр тэнд нэг тийм ахуйн ялгаа байгаа. Одоо жишээлбэл нөгөө бид нар болохоор угаасаа нөгөө эндээ төрснөөс эхлээл амьдэрсэн хүмүүс те магадгүй биднэрт энэ тэр төрөл нэг тийм угаасаа л байдаг юм шүү дээ. Эсвэл хит энгийн ч юм уу санагдаад идэг те. Гэтэл нөгөө гадны нөхдүүдэд болохоор тэр бол айгүй тийм сонирхолтой сонин өөр өнцг ч юм харагддаг байна. Яг би яагаад ингэж асуусан бэ гэхээр одоо ингээд Кордан те Даниэл Кордан байна нөгөө Тимоти Интер гэл ингээд одоо сүүл одоо Тимоти гэл тэгч одоо Монголд хэдж ирээд байгаа. Бараг жил болгон ч ирээд байгаа мó гэдэг. Одоо Макс Минк гэдэг бас Германы амир зурагч ороод ирсэн. Тэгэхээр тэр нөхдүүдийн авсан зургийг харахаар нэг тийм нэг арай л нэг өөр нэг юм бас нэг харагдаад байдаг байна. Тийм өөр өнцг харагдана. Тэд нэгдүгээр дэлхийд одоо дэлхийн хэмжээний мастер худалдаа. Ягаад мастер болсон гэхээр тэд нар ч үнэхээр ууггүй хөдөлмөрч усууд юм байлээ. Би Даниэл Картантай айгүй ойрхон байдаг. Холбоотой тэр чинь одоо Орос салаа одоо 30 настай шүү дээ. Тэгтэл би хэдтэй үлээ те. Тэгээ манер аппарат аваад хэдэн жил болж байгаа байлээ. Тэр ягаад тийм өндөр түвшинд төрсөн гэхээр нэгдүгээр за яг англи хэлний мэдлэг хэрэгтэй. Хоёрдугаар тэр эрхэлж байгаа ажилдаа бол үнэхээр хайртай дуртай. Хөдөлмөрч гэж ихтэй их. Ерөөсөө за энийг хойш нь тавина гэж байхгүй. Шууд л аваад хийд юм бэл. Тэгээд бид нар чи бас 2-3 сар хамт ингээд зурганд явж байлаа шүү дээ. Тэгэхээр салхуурах юм ерөөсөө байхгүй. Зураг аваад шууд боловсруулалтаа хийгээл энийг мэдэхгүй бол юм аа зөв ерөөсөө ингээд өөрийг ингээд завтай байлгах гэж байгаа байхгүй. Тийм л юм. Тэгэхээр тэгж хөдөлмөрлж байгаа хүнд бол мэдээж нөгөө юм өгч байгаа хэлэхэд. Улам удаа ахиж байгаа шүү дээ тэр чинь. Алдаан дээрээ сурч байгаа. Мэдээж алдахгүй хүн гэж байхгүй. 10 жилийн өмнө Даниэлийн авч ирсэн зургуудыг харахаар нийтдээ л юмуд хэлнэ шүү дээ. Тэгтэл энэ хооронд л ингээл огцсон боссон байгаа байхгүй.
Одоо энэний араас бол манай Эрдэнэ болгон яг Даниэлийн обработкоор яг засалтаар хийж эхэлсэн. Женко бас тэргээр хийж эхэлж байна. Одоо ингээл баг саар ингээл яг тэр байгалийн тэр засал Даниэлийн стилийн засал руу гэж орж эхэлж байна л да. Тий. За гэхдээ тэр заавал тэгж ор гэж байгаа юм биш. Энэ бол төгс гэж хэлж байгаа юм биш л дээ. Хүн нийл тэр өөр өөрийн л гэсэн онцлогоор гэтэл одоо Полинч гээд дэлхийн бол мастер хүн байна. Тэр бол айгүй застгүй бараг зургийг. Авчаал жоохон өнгийн тодруулаад фокус тавьждаг. Гэтэл цаана агуулган илтгэж байгаа тэр зургийнхын юмнууд нь төгс хаанаас авах мэддэг болсон тийм. Тэгж авч байгаа шүү дээ. Тэгэл хүний арга барилтаа энэ бол заавал ийм байх хэвээр энийг танаар дуурай ингэж засах хэвээр гэж тэгж тулгаж болохгүй. Тим гэж амьдрал ийм байхгүй амьдрал бай юм чинь. Яг өөрийн гэсэн стилтэй байх хэвээр өөрийн гэсэн тэр өнгө төрхтэй өөрийн гэсэн одоо миний зургийг хараад өн чинь байргийн зураг байна шүү дээ ч гэдэг юм. Энийг хараад өн манай окийн зураг байна шүү дээ ч гэдэг юм. Энээр ган үлзэл ингэж яваа юм даа ч гэдэг. Тиймэрхүү юм одоо ер нь тогтоол гарч ирэхээр цуглаал юм л да. Гэтэ бас бид нар тогтож байгаа байгаа шүү дээ. Бид нар ч бас хоорондоо ган үлзий, Эрдэнэ болгон, Октябрь одоо байгаад хэдэн зураг авдаг ус нэг зургийг хараал байгаа л да. Яаж ин өсөж гин үү, өнгө зөв гаргаж ирж гин үү, яаж ингээл хараал. Ингээл бас гоё байна, тийм байна гэж бас ингээл нэг урам өгөөл. Тэгээ нэгэндээ автат бол тийм биш үү гэдэг нөхөрсөг маягаар хэлдэ ойлгуулдаг. Эн чинь болцсон байх шиг бол магтдаг. Тэгээ ингэж л одоо бид нэг дэмжиж өгч. Итгэхэн зөвхөн хүн биш шүү дээ. Тэгтэл хятад тэг байгалийн эрэл зураг авдаг хэдэн сая хүн биш шүү дээ. За тэгэхээр одоо ер нь зүгээр ямар нэгэн технологийн дэвшил одоо зурагчны ур чадварт ч юм уу эсвэл зүгээр зураг авах хандлагат нь юм уу ямар нэгэн байдлаар нөлөөлөх тохиолдол байх уу? Одоо би нэг юу гэж сурах гэдэг нь тэгэхээр одоо жишээл нөгөө хуучны хальсаар гэрэл зураг авдаг байсан зурагч тэгж ярьдаг байхгүй. Одоо жишээлбэл нөгөө хальс чи өөрөө тодорхой тоотой шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэгэхээр тэр хүмүүсээ за одоо жишээл 36 кадр дарах хэрэгтэй байлаа гэхэд 36 кадр болгон л үн цэнтэй байх хэрэгтэй. Тий. Тэгээд тийм болохоор нөгөө нэг зургийг маш их боддог тий. Зүгээр ингээд өө ямар гоё юм бэ гэж авчаасаа илүүтэйгээр жоохон бодож сэтгэж авдаг тий. Гэтэл магадгүй би юу гэж сохот нэхэр одоо ингээд дижитал аппаратын дээр одоо нөгөө хальсных шиг хальс дууссан гэдэг ойлголт ерөөсөө байхгүй шүү дээ. Одоо бүр картл үнэхээр дүүрчтгүүл юм бол. Тэгэхээр магадгүй ингээд нөгөө нэг хүмүүсийг илүү нэг тийм юмыг нэг жоохон өнгөц харах ч юм уу. Тийм юм технологийн дэвшил хөтлөх үү. Миний харал хэрвээ чи үнэхээр төгс бүтээл хий гэж бодож байгаа бол аюух бодно. Бодно өнцгөө харна, яах вэ зохиомжлох үгүй юм уу, гэрлээ харна, гэрэл хаана хэдэн цагт бодож байгаа нэтгэн кадр авчна. Тэрэндээ юу хальсны байна, дижитал нь байна тэр хамаагүй. Дөнгөж аппарат бариад эхэлж байгаа юм бол ерөөсөй дуртай юмш хөрсчлээд гэл да. Биш тэр үеийг дамаа тойроогүй дайрчлаарсан юм чинь шүрчлээдэг тий. Одоо бол би бол тэхэ болчиход байгаа байхгүй. Одоо бол би цөөхөн зураг аягүй бодож байгаа цөөхөн зураг авдаг. Мэдээ шүрших тохиолдол тэр юу вэ? Адуу давхиж байгаа ч юм билүү. Хөдөлгөөнтэй тийм нэг акшныг барьж авахын тулд шүршдэг. Тэгээд тэг шүршиж жагаад яг гоё ингээд тэр дөрвөн хөлн ингээд морь давхиж байгаа дөрвөн дугаараа ингээд тийшээ газар хөндөрц үеийнхэн зургийг авъя л гэж байгаа би шүршихээс өөр арга байхгүй. Тий. Тийм л юм аа. Тэр одоо бол бодож байгаа нэрс зүгээр тэр үе өнгөрчөөд юм л да. Мэдээж тэр үед байдаг хүмүүс бий залуучууд байгаа. Тэр нь буруутгах хэрэг байхгүй. Тэгээд явж лээ. Тэгжээл дараа хүн үнэхээр сериосны гоё юм авъя гэж бодох юм бол боддог болно, зохиомжилдог болно. Тийм болж эхэлнэ. За таны хувьд жишээлбэл нэг жилд ерөн зүгээр дунджаар яг хэдэн километр замыг гэрэл зураг авахд зориулж туулж байна. За яг магадгүй хэдэн гигабайт зураг авч байна. Тооцож үзчихсэн нь ер нь. Сүүлийн 4 жилд бол нэг авахтаа нэг 10,000 км явчихад байлаа шүү. Жилдээ тийм. Жилдээ юу эсвэл зүгээр нэг удаагийн аялал та юу? Жилдээ. Нэг удаагийн аялалын занц л та. Богинохон ч аялал байна, урт аялалч байна. Тэгээд зургийн ширхэглэж үзэх юм бол арга нэг 20,000 болж байна уу? Их шүү. Тий. 10,000 ч юм. За максимум 20,000 баха. Тэгээд тэндээсээ тэгээд мэдээж шил сонгол цөөхөн хитэн зураг гарна л да. Зургаа юу яаж архив үлддэг вэ? Зургаа би нэг Western Digital-ийн 30 хэдэн терабайт
тийм юу гэдэг штэ. External hard disk гэдэг. Тэгээд 10 терабайтын жишээл надад 5 байх шээ. Тэгээд би нэг одоо 2006 оноос хойш авсан зургуудаа ингээд 2006-аас 2010 гэж тавьчаад 2008-аас нь 16 гэж тавиад ингээд хооронд нь ингээд яахгүй энэ шил алга болчиход энэ байж байгаа шít ингээд давхар копидод яваад байгаа. Тэгэхээр айгүй их юу ороод байгаа юм. Хувилж чадгалдаг гэсэн. Хувилж чадгалдаг. Тийм. Тэгэхгүй бол ингээд алга болчихвол тэгэл нэг нь алга болчихлоо гэхэл эвдэрчүүл тэгэл алга болчих шít. Ер нь их файла голцоо архивлж байна уу? Эсвэл засч янзлсан файл архивлж байна. Тэгэл Lightroom дотор л байж л байгаа л та. Тийм. Их файлаа хатгална л та. Зургийг Lightroom дээр энзлэх үү? Би зургийг одоохондоо Lightroom дээр энзэлж байгаа. Photoshop руу орж амжаагүй л. Photoshop руу орох хэрэгтэй юм. Одоо л яг хэрэгцээ нь гарч ирж байна. Жишээлбэл Lightroom чинь ингээд нэг хэсэгхэн газрын тусдан тасдаж аваад өнгийн засах гэхлээр чинь Lightroom дээр хийж чаддгүй шүү дээ. Заавал нэг мар brush энэ тэр гэдэг. Photoshop бол тэр ингээд засчих шүү дээ. Тэгэхээр тэрлөө арай орц сурах хэрэгтэй юм. Юу жоохон тойрч өгөө гэдэг байсан. Гэхдээ ер нь заримдаа зураг засал хийхгүйгээр их сайн бүх юм таарсан гоё зураг байдаг л да. Зураг хэцүү болсон тий жоохон зүс болчдөг. Тийм ч бас хит их засах нь хаашаа. Тэгэл донжинд тааруулаад хитрхийх засах бас анхч бүр амар гоё өнгөтэй гоё гал бодог нийлж өгдөг байсан. Ер нь одоо тэрийг гаргаад ичээд идэв юус. Би анхныхаа үзэгдлийг гаргаж явахдаа айгу тийм зурнууд гаргаж тавьчаал гоё гэж боддог байсан. Хүмүүс тэгэл магтаад байсан. Одоо би өнгөрөөл байсан. Тэр үнэндээ тэгж сайн гэж магтсан уу эсвэл хитэрсэн байна гэж бодлоо магтсан би одоо тэрийг ойлгодог их зоригтой байж дээ гэж боддоо шүү дээ. Одоо хүн юм ойлгох тусмал үзэлтэн гаргаач гэж тэгэхээр ичиж байгаа байхгүй юу? Одоо боли би одоо би өөрний зураг төгсөөлөө гэж бодоод байгаа байхгүй. Тийм учраас өөр төр ажиллах хэрэгтэй хүн. Улам шинэ юм сурах хэрэгтэй. Шинэ одоо камер юу гарч ийн ямар дуран гарч ийн толгоо гэж шинэ камераар гараад эний давуу тал нь юу юм вэ? Дутуу тал нь юу юм? За Lightroom гэж энэ вершнүүд нь ямар хүн юугаар ялгаатай. Тэгээ Lightroom ч дотор пресетүүд байдаг. Пресет ашиглууд яаж ашиглахгүй байх яа ингээл юмудаа судлаад үзэл явах хэрэгтэй. Шинжлэх ухааны төрөж ярьсан дэр дэвтүүд илүү их гараад тах тусам хүнийг олгол ингээд амархан залхал болгоод байгаа юм л да. Өө энийг ингэж хийчих шүү дээ. Ганцхан авчрал тав гэдэг тавьчихлаа. Тэнд нар сараасаал зүгээр шидэн метрэн дотор л ирчихэж байгаа байхгүй. Уулын тэхгүйгээр яг хүн өөрийнхөө гараа тэрийг яг ингэж хийсэн хүн л яг тэрийг тэр ажлыг мэддэг. Ер нь тэгдэг чинь гар хөдлөөж толгоогоо ажилласан хүн л илүү их мэддэгтэй болдог гэдэг шүү дээ. Тэр л байх хэрэгтэй. Олон тэрийг нэгтгэх дагаад байхгүй. Тэгэхээр ер нь бол гэрэл зурагт тодорхой хэмжээний засвар өнгөний ч юм уу байх ёстой гэж боддгоо да. Тий, ер нь дижитал камер гарснаас хойш юм болсон шүү дээ. Хасны камер юу чинь пилотч ч юм уу яг байгаа өнгийг нь яг байгаагаар нь одоо нэг гаргадаг тэр засах ямар ч арга байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар тийм ойлголттой болцсон байсан байхгүй. Ер нь зураг бол тэр өнгөөрөө байх хэрэгтэй гэсэн. Гэтэл дижитал бол энэ чинь түүхийн файлаар авах. Түүхийн файл чинь зүгээр цаарл. Тэр байгаа өмнөөс нь шууд бууруулад өнгөнд гар. Айгу ол зузаан мэдээлэлтэй. Тэгээд энэ чинь бид нар одоо яг байгаагаар нь өмшөө гой тодруулж өнгийн гой болгож цаанаа нь их гой цүүдэр мүдрийн жоохон хас хитрхи контрасттай бол тэр энэ зөөлрүүлж энэ тэр засалт заавал хийх хэрэгтэй. Тийм учраас дижитал камерыг түгээгээр наваад засвар хийдэг тэр том програмууд софтверүүд бол гараад ирсэн л байгаа байхгүй юу. Заавал засах хэрэгтэй. Тэгэхээр магадгүй одоо ингээд хамгийн эхний үеийн дижиталууд те дижитал аппаратнууд өнөөдрийн дижитал аппаратнуудын хооронд бол үзүүлэлтийн хувьд бол айгүй их ялгаа гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг 10 жилийн өмнө 15 жилийн өмнө байсан дижитал аппарат өнөөдрийн аппарат хоёрын динамик рейнж ч юм уу те. Одоо өнөөдрийн жишээлбэл за Nikon D850 ч гэдэм үү за Nikon Canon Sony-гийн сүүлийн үеийн аппаратууд бүгд динамик рейнж айгүй сайн болцсон байгаа шүү. Тэгэхээр тэр хэрээрээ нөгөө зургийг засах засвар маань арай жоохон багасчаа гэж үзэж болох уу? Үгүй. Нэгс нөө засах шаардлага маань улам багасаад байна гэж үзэж болохгүй юу? Магадгүй одоо ингээ хуучин динамик рейнж бага байхад одоо нөгөө хар доторх харыг те цагааныг ч юм уу гаргах гад одоо HDR мар гэл ингээл хийдэг байлаа шүү дээ. Тэгэхээр гэтэл одоо сүүлийн үеийн аппаратууд бол ерөнхийдөө тэр нэг динамик рейнж нь их өргөн болцсон, сайжирсан болохоор нэг тийм нэг амар тийм их засвар хийх гэдэг шаардлага харьцангуй бага болцсон гэж бодохгүй юу? Ерөөсө бид нар зураг авахд ямар ч байдалд авч болно шүү дээ. Мэдэхгүй юм чинь. Бүх бид нар зураг авах нөхцөлийг нэг адилхан нэг ижил
нөхцөл байна гэж бол байхгүй л байгаа юм л. Энэ үйл гараал тентэн сүдэр туссан, энд нар туссан ч гэдэг юм. Тэгэл хаанаас нь итэх ингээл тэгэл цагаа харахлаас арай өөр гэрлэн дээр доор гэл жоохон бүдэгч гэдэг юм, тоостооч гэдэг юм, эсвэл цэлмэг, эсвэл бороо орсон дараач. Ер нь нөхцөл чинь өөрөлттэй байгалийн нөхцөл. Тэгэхээр аппаратаараа авчлаа тэр тухайн нөхцөлийг тэргээр нэндээ ингээ шингээгээл авцсан гэсэн үг. Тэгэхээр заавал засалт орж тараа. Динамик рейнж сайжирсан ч гэж тэрийг тэгж ойлгох хэрэггүй байна. Заавал ялгарлын нөшөө завсрын мөнгөнд нөшөө гой тод гаргаж ирэх тиймэрхүү хэрэгцээ гарна. Одоо шил энэ аппарат хуучны аппаратнаас бас нэг шин талхад юм гэхдээ фокус стак гэж юм байдаг. Фокус наан одоо ингээд одоо 5.6-аар наатал доотлолтынхаа юмдаа ингээд фокустай авчаад тэгэхээр цааталт нь фокус үлддэг шүү дээ. Гүний фокус байхгүй. Тэгэхээр чинь тэгтэл ингээ 22-оор авсан ч гэсэн эндээ фокустай цаанаа фокусгүй гараад ирээд байгаа байхгүй. Тэгэхээр цааталт нь дахиж фокусыг тааруулж агаад дахиад 5.6 юм 8-тай ингээд эсвэл хоёуланг 8-8-тай диафрагма ингээд авчих чинь. Дээрээс фокустай доороос фокус. Тэгээд энэ хоёрыг чинь ингээд нийлүүлчихдэг. Тэнийг ингээ програм дээр ингээд өөр нь хөлийн тааруулж хэдин шагаар авах ингээд тэрийг зааж өгöd авчихлаа энэ гэж авчдаг. Тэгээд энэ дээр харж авч Photoshop дээр ингээд фото стак гэдэг байгаа. Тэрэнд ингээ автоматар нийлүүлэл автоматар нийлждэг болсон. Айгүй амар болсон. Тэгээд тэр зургийг харахад бүх юм дээр хүний нүд чи харахтаа энийг харах чинь тэрийг ч харах чинь бүгдийг фокустай хардаг шүү дээ. Яг тэрнтэй тэрийн баг 100% төхүүлж гэж байгаа. Энэ техникийн дэвшил болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал асуух хэрэгтэй байгаа. Тий. Хуучин бол бид нар тийм байхгүй дээ шүү дээ. Photoshop дээр аягүй хэцүү засдаг үлээ шүү дээ. Энийг засчаал дараа нь тэрийг арилгаал тэгэл гэдэгээс одоо байхгүй шууд авчаал угсрахад энэ угсраал гараад ирдэг. Энэ бол хөдөлмөрийг хөвчилж байгаа байхгүй юу. Ажиллагааг багасгаж байгаа. Тэгээ тэргээр аягүй сайн. Засвар заавал байх хэрэгтэй. Манайхан зарим өө засцсан юм уу засаад юм гоё байгаа юм бол гэдэг тэр буруу ойлголт. Одоо нэг хүмүүс чинь хоол ихэд нэг сайхан давстай амтын сайхан тааруулсан байдаг. Тэрнтэй л зүгээр л түүхий файл тавьчихлаа чинь айгүй утгартай шүү дээ саарл байж мөнгөж байхгүй давсгүй болтой. Ер нь бол засах хэрэгтэй. Гэхдээ бас нэг хэтрүүлэх донжийн болоод тий тааруулаад засах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Хүний нүд яаж гоё хүлээж авч ийн яг тэрийг зургийг хараад үнэхээр ингэж тийм байсан бэ шүү гэсний тийм сэтгэл төрүүлэхийн л ойлголтын тийм юм хөр мэдрэмж хөрөл засах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтрүүлэх өнгийн хэтрүүлэх дутаах хэтэрхий хардуулах цайруулах тиймэрхүү энэ ч нь бас нэлээд бас нэг л урлагч нэг л шинжлэх ухаан гэж ярьдаг тийм болоод байгаа юм л тий. Яа засах вэ гэдэг чинь